Энэ жилийн улсын баяр наадмын 10 хоногийн амрах шийдвэр гарч байна. Тэгээд 7 сарын 11-ээс бол албан ёсоор хил хаагдаад 7 сарын 16-нд хил нээгдэнэ. За аялууд бол ерөнхийдөө Улаанбаатараас замун үдээр дамжиж гарна. За 7 сарын 9-нд одоо Нууцлаг Тэнгэрийн хаалга аялал шууд нислэгтэй аялал байгаа. Дээрэс нь Шар тэнгисийн аялал БДХ аялал 7 сарын 9-нд гарсан аялал. За 9 шөнө 10 өдрийн аялал болно. За Бээжин Жинийн аялал болохоор 8 шөнө 9 өдөр, Жинийн Минабатар аялал 7 шөнө 8 өдрийн аялал, Жинийн Даатунтай, Жинийн Ордостой аялалд болохоор дандаа 8 хоногийн аялал болж 1 хоногоор одоо чөлөөт өдрөөр сумгагдаж байгаа. Тэгээд 10 хоногийн амралтыг байгууллага хамт олноороо аялах, ангийн уулзалт, гэр бүлээр аялахыг хамгийн тохиромжтой хугацаа байгаа. Тэгээд та бүхнийг хөгжилтэй аялал компани Эрдэнэ шувуухан гэдэг шиг хөнгөлөлтөй урамшуултай сарууд дээр хамрагдаарай гэж хүсэж байна. Тэгээд хөгжилтэй аялал компани та бүхнийг ая тухтай, амттай хоолоор, тухтай буудлаар үйлчлүүлж сэтгэл ханамжийн 100% баталгаа өгнө.